бас эмчээс асууя. Үржүүлэхдээ үржлэг хийх спей. Тэр талаар таас нэг үзэгчтэй болон зочдтой ярьж. За яг хоо бид нар спей нөтриг яриад байдаг. Энэ маань юу гэсэн үг юм гэхэлэр спей гэдэг нь болохоор эм нохон дээр ашигладаг билег байгаа. За эм нохон дээр нохон дээр адилхан үржлийн хаах мессежбэрийг ер нь зайлшгүй хийх шаардлагатай байдаг. Хэрвээ одоо юу гэдгийг эцдүүд нэг албан ёсны эрхтэй за тэгээ олон жилийн туршлагатай үржүүлэгчд биш л бол заавал үржил хаах мессежбэрийг хийх нь зүг байдаг. За үржил хаах мессежбэрийг хийлгэснээрээ олон юмнаас сэргийлж чаддаг. За эмэгтэй нохон дээр гэх юм бол за үржил хаалгах мессежбэрийг хийлгэснээрээ хөхний ор тавдраа сэргийлж болж гин. За тэгээд дээрээс нь савны идэ төрөслөө сэргийлж болж гин гих мэтчлэн. Ер нь нохон дээр гэх юм бол үржил хаах мессежбэр хийснээрээ төрөв булчирхааны хор тавдраа сэргийлж болж гин тийм ээ. Гих мэтчлэн ер нь бол үржил хаах мессежбэр маш олон давуу талтай байдаг. Эм нохон дээр үржил хаах мессежбэрийг ойролцоогоор нэг эхний ороо ороод дуусны дараа буюу өндгөвч бүрэн гүйцэд хөгжсөний дараагаар хийлгүүл зүгээр байдаг. За ер нохон дээр гэх юм бол дангааз одоо нөө үржлийн эрхтэн гэхээсээ илүү бие бялдар бүрэн гүйцэд хөгжиж дуусны дараа хийлгүүлэх зүгээр байдаг.